ерөнхий сайд өөрөө томилогдоод тэгээ ерөнхий сайд хамтарсан засгийн газар байгуулъя гэд саналаа гаргаад тэгээ холбогд байгууллагаар орсны дараа бид нар санал тавьсан. Ингээд засгийн газар байгуулагдсан. Одоо болохоор процесс яаж явж байна гэхээр ерөнхий сайдын асуудлыг ярья гэж тийм. Тэгээд баг гурал дээр болохоор хамтарсан засгийн газрын асуудал яригдсан билээ. Мөн биз? Ардын намын баг гурлын асуудал дээр хамтарсан засгийн газрын асуудал яригдсан. Тэгвэл одоо нэг Монгол улсын яг төрийн эрх барих дэш хатны байгууллага буюу томилсон газар нь болохоор энэ улсын хурал тэгвэл улсын хурал дээр эхлээд ерхий сайд нь байх уугүй гэдэг асуудлаа ярьчаа. Тэгээд тэр байхгүй бол хамтарсан засгийн газар байхгүй л гэсэн үг шүү дээ. Тэ. Ийм л агуулгаар тэгээд тэр хүн өөрөө одоо товч танилцуулаад ингээд докторийн төслөөр өгсөн. Жишээлбэл одоо энэ хурал дээр итгэл үзүүлэх хэсгээр ямар байр суурьтай байгаа вэ? Улс төрийн шийдвэрүүд нь гарсан уу? Та болоод өчигдөр ерөнхий сайдын өрөөнд нэлээд удаан уулзаж суусан. Ер нь ямар асуудлууд нэрлэлсэн бэ? Дахиж хамтрах хэсгээр. Гэхдээ ямар асуудал ярьсан бэ гэж бид нар чинь бол нэг л зарчим дээр нэгдсэн шүү дээ. Тэр болохоор эрх ашиг биш, санал суудал бол биш. Монгол улсын одоо урт хугацааны доктортой байдал чухал юм байна л гэж хамтарсан засгийн газарт орсон. Одоо та бүгд сайн мэдж байгаа дөө үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхэд чинь одоо манай хүн намынхан бол үүрэгчээ өөрөөл 3 жил тойрол энэ бүх аймаг орон нутгаар 3 удаа тойрсон маш олон сумдуудаар явсан. Тэгэл энийг л ярьж явсан. Тэгээ энүүгээр л одоо бэхжүүлэх гэж энэ хамтарсан засгийн газар байгуулахын үзэл санаан дээр нэгдсэн. Тэгэхээр яг л энэ дээрээ бол 3 намын дарга тухайлбал өчигдөр яриад л энэ дээр байх нь зүйтэй шүү гэсэн би юм байр суурьтай. Мэдээж одоо энэ засгийн газрын тэргуунд итгэл үзүүлэх асуудал эх 7 хоногор ороод тэгээд итгэл үзүүлээд явна гэд тэгэх юм бол ямар хариу гарахыг сайн мэдэхгүй байна. Үзүүлэхгүй гэдэг юм бол бодвол дараагийн ерхий сайд нь гарч ирээд тэгэл процесс нь явна шүү дээ. Тэр үед бол хүн нам бол хурлаа хийн мэдээж тэгээд дүнэлтээ тавина. Тэгээд тэр тохиолдолд дараагийн засгийн газарт орох уу орохгүй гэдэг бол тухайн үеийн асуудал юм аа. Хамтрал дээр бол дахиж орох сонирхол байна гэж ойлгож байна. Нөгөө талаар танай нам дотор чинь бас яг энэ хамтарсан засгийн газар дээр дахиж оруулах асуудал дээр зарчмын зөрүүтэй гишүүд олон байна гэж ярьж байна. Тэгээд дотоод харьцалтай байж чадахгүй байна гэдэг. Жишээлбэл танай хариуцлагын хорооны дарагч нь одоо ийм хоёр нүртэй лидерүүд одоо удирдах чадахгүй маа гэдэг ингээд мэдээлэл гарсан байсан л да. Та энэ дээр яг юу гэж тийм дааж байгаа юм уу? Үгүй. Хүн намчин бол одоо ингээд бүх аймаг орон нутгаас салбартай яг одоогоор 100 гаруй мянган ийм дэмжих шгшүүдтэй ийм үндэсний хэмжээний том ном багхгүй. Зүгээр тэр дотор бол мэдээж ингээд тодорхой төвшөнд гомдолтой хүмүүс бол байгаа. Тэ. Байгаа шүү дээ. Тийм хүмүүс бас байгаа. Тэгээд тийм хүмүүсийн гомдол бол гарч ирж байгаа нь бас бодиттой өнө. Түүгээрээ бол буруудахгүй. Зарим хэсэг нь бол зөвхөн сошиалын мэдээлэлтэй яваад байна шүү дээ. Тэгээд энэ хугацаанд чинь бид нар бас мэдээлэл намынхаа гишүүдэд бас өгч амжааг нь бол буруу. Гэхдээ бид нар бол өгөөд яа. Гэхдээ хүн намын одоо нийт гишүүдийн бараг 99% нь бол энэ хоорондоо эвлэж нэгдээд энэ улсынхаа одоо эрх ашигын төлөө хамтраад явах нь зүйтэй шүү гэдэг ийм байр суурьтай байгаа шүү. Цөөхөн ганц нэг хүнийг тий гів гэнтэл ингээ баахан эвлэлээр ингээл яриад ихлээр бид бол энийг бол одоо юу гэх юм бас цаана одоо ямар нэг эрх ашиг байна уу гэж харж байгаа. Түүнээс энэ үчин бол намынхаа ингээд хамт олонний гаргасан шийдвэрийг мөн үү ядаж дүгнэх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд нам доторх асуудлаа ингээд бүгднийг нийл болгоол ирэхлээр энэ өөрөө ёс зүй бол байхгүй байна л гэж харж байна. 10 сарын хугацаанд ажиллаж хамтарсан засгийн газар үр дүндээ ажиллаж чадсан уу? Зогссон хөшлөлтүүд байгаа юм. Би яг энийг л хүмүүсээс асуух гээд байгаа. Хэрвээ бид нар ингээд хамтраад гол зорилго нь бол тулгамдаад байгаа асуудлуудыг шийдээ, реформуудаа хий, том төслүүдийн хөдөлгөөг гэл явсан. Хэрвээ хөдөлгөж чадаагүй, реформуудаа эхлүүлж чадаагүй бол тэгвэл энэ хамтарсан засгийн газарт үнэлгээ муу өхөн зүв байхгүй. Гэтэл өнөөдөр нэг ч хүн хамтарсан засгийн газрын үнэлгээ муу ажилласан гэж нэг ч гишүүн нэг ч хүн хэлэхгүй байна. Яагаад гэвэл энэ сайн ажилласан байхгүй. Маш олон жилийн хуримтлагдсан асуудлуудыг бид нар 6 сарын, ердөө 8 сарын хугацаанд бүгдийг хөдөлгөж чадсан шүү дээ. Гадаад олон улс маань бүгдээрээ наашаа харчаад байна. Хөрөнгө оруулалт итгэл нь буцаас хэрэгжээд байна. 2012 он битээ хил дээр уур амьсгал гатныхан ингээд бизнесийн салбарт үүсчихэд байгаа байхгүй.
Агтэл дахиад нөгөө нэг бужигдгаараа бужигнаал дахиад нэг юм санал ширээний асуудал яриад харин биеийн сайд болохгүй гэсэн зарим хэсэг нь эсвэл одоо манай нам одоо сөрөг хүчил байх хэрэгтэй ч гэдэг юм. Ингээд нөгөө үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулж холимог систем оруулаад ямар одоо хэлбрээр цаашаага төр явах юм бэ гэдэг ойлгоогүй нэг хэсэг хүмүүс байгаа даа л да. Та бол төслүүд амжилттай ирсэн, гараанаасаа гарсан. Сайн ажилласан гэдэг. Би бол сайн юун дээр ихтгэл үзүүлэх вэ? Гүн чи хамтарсан засгийн газрын асуудлыг та нар тусдаа нэг ярих хэрэгтэй. Одоо бол ингээд Монгол улсын ерөнхий сайдын асуудлыг одоо өөрөө ингээд ихтгэл үзүүлэх асуудал тусдаа орж ирж штэ. Тэгэхээр битээ хойлоод байгаа чи. Байж байгаарай. Одоо тухайлбал ингээд ерөнхий сайдын хүүхдийн асуудал гарч ирсэн. Тэгээ тэр орлогоо нотлоо гэдэг ингээд явсан. Сүүлдээ хамтарсан засгийн газрын асуудал болоо хувирсан. Одоо болохоор ингээд ерөнхий сайдын асуудал, ихтгэл зүтгүүлэх асуудал ингээд ороод ирэхлээр үгүй хамтарсан засгийн газар ч юм уу ажилласан юм шүү гэдэг. Ийм байдлаар ингээд хойлоод тэгээд энийг ингээд хамтрал руу одоо шилжүүлэх юм бол энэ бол маш буруу. Би бол энэ дээр хамаатай ихтгэл үнэмшилтэй байгаа. Монгол улс цаашаа хөгжнө гэдэг юм бол өөр хоорондоо нээж хамтарсан засгийн газар цаашаа үүснэ. Тэгэхгүй хоёр талдаагаараа чулуу шийдээд бие биенийгээ муулаад байх юм бол энэ улсад ямар ч тийм бодит хөрөнгө оруулалт хийгдэхгүй. Юу нэ тэр үнэ. Тийм болохоор эрхэм сэтгүүлч нараа хүсэж байхад нөгөө ялгаад битээ нөгөө хамтрал руу оруулж хамтарсан засгийн газар муухай гэдэг юм яриа гараад үгүй юм аа. Хоёрдугаар байж байгаа стандарт Санжин баярын засгийн газар тухайлбал стандарт бус засгийн газар байсан. Одоо энэ хамтарсан засгийн газар стандарт бус гэдэг юм бас яриад байна. Би үгүй гэж хэлмээр байгаа. Байж байгаа. Тэр нь юу вэ гэхээр бид нар нөгөө шинэ стандарт гэдэг юмыг ойлгох хэрэгтэй. Одоо ингээд цоошин их цоо орчинд үндсэн хуулийн орчинд бид нар гарч ирээд цоошин стандартыг бий болгож байгаа. Дахиад бол тэр 60-аас дээш суудлах ус төр чинь дахиж гарч ирэхгүй. Арч намын 8 сайд засаас гаргалчлаа. Энэ дээр та юу гэж харж байна? Ерөнхий сайдын асуудал орж ирэхээс өмнө одоо 8 сайдны өргөдөл өгөхөр болчихлоо шүү. Тэгэхээр энэ засаг дараагийн засгийн газар танаа нам ороход бэлэн үү? Танаа нам одоо чинь хэрэг хэрэгтэй байна. Энэ логихгүй маш ойлгомжтой асуудлуудыг шийдвэрлэж. Бид нэг л байр суурьтай байгаа. Юу вэ гэхээр Монгол улсын эрх ашиг урдаа байх хэрэгтэй юм аа. Тэгээ тийм бол тэр урдаа байгаад бид нар одоо хөрүүлж орсон. Манай нам бол тухайн үед бас л шийдвэр гарах гэж нэлээд юм болж аж орсон. Тэгээ орхон зүг зүйтэй юмаа л гэж орсон бол тэрэн дээр бол тууштай л байна. Бид нар нөгөө унаж аваад морой те. Одоо уулан бугыг хараад унаж аваад морой солино гэдэг тийм одоо ёс зүг хүмүүс бол биш. Улс орныхоо эрх ашигын төлөө нэгэн шийдвэр гарсан бол тэн дээрээ бац огсон. Тэгээд ингэсэн тохиолдолд бол шүүмжлүүлж барих нь бол дараагийн асуудал. Үр дүн гарах асуудал дээр бол бид нар нэгдэг байх хэрэгтэй. Арц намын дарга нь бол мэдээлэл тов тодорхой хэлсэн байлаа шүү дээ. Ямар ч тохиолдолд бид нар бол гарнаа гэдгээ бол хэлсэн байлаа. Би бол тэрэн дээр бол ганцмар даргын байр суурийг бол эргэж харах зүйтэй л гэсэн юм байр суурьтай байдаг. Яагаад вэ гэхээр Арц нам одоо ингээд гараад маш хүчтэй сөрөг хүчин хийгээд явж болно. Гэхдээ энэ нөгөө парламент дотор чинь коноп нь хүрх юм уу? Цаашаа ингээд эргээд нэг юм хуучин 34 жилийн хоёр талгаараа л ингээд хуваагдах шиг ийм байдал үүсчих үедээ. Хэрвээ ингээд гарлаа гэд тэгсэн тохиолдол байж болно шүү дээ. Энд чинь Арц намын одоо шийдвэр. Би ч хүн намын даргын хувьд бол бус намын өмнөөс шийдвэр гаргах үнэл дүнг төрхөн зохимжгүй баг. Гэхдээ мэдээж хүн намын хувьд тухайлбал одоо шийдвэр гараагүй. Бид бол аль болох ингээд бүгдээрээ хамтраад эвсээд явах зүйтэй гэсэн ийм л байр суурь нэрээ хацлаа. Шийдвэрээ ингэж хараасаа гэж та хүсэж байна гэж үү? Гэхдээ тэр нам бол яаж шийдвэрээ гаргах нь бол мэдээж тэр намын шийдвэр шүү дээ. Зүгээр миний хувьд бол яах гэж бид нар анх энэ хамтарсан засгийн газар байгуулсан юм бэ? Яах гэж Арц нам орсон, хүн нам орсон бэ гэдэг. Тэгэхээр бид нар ямар нэгэн эрх ашиг тэр нэгдэг байхгүй юу? Яг засгийн газрын төвшин нэг чулгаавар гараагүй дээ. Маш сайн хяналтайгаар явсан. Тэгээд энэ асуулт одоо 2 тэрбум доллар татсан. Жишээлбэл одоо энэ хамтрал үгүй болохоор энэ одоо хөрөнгө оруулалт юу зогсох нэртэй. За ер нь ингээд Монголын эдийн засгийн форум гэж болдог. Тэгээд тэрэн дээр бол маш их хэмжээний ийм гадны хөрөнгө оруулагчдыг урьдчаад эрчим хүчний салбарт бол нэлээд олон ийм гэрээ хэлцлүүд эхлээ явж байгаа. Бүгд зогсчод байна. Яг үнэ л хэлээ. Бүгд юм зогсчод байна. Таг гацчаад байна. Монголчууд одоо нэг уучраа болоод бие биенээ ойлголцоод засаглалаа өөрчлөөд доктортой бодлоо доктортой засгийн газар бий боллоо гэдэг ийм ганцхан сигнал бол гадны хөрөнгө оруулагчд очсон баг. Тэгээ тэрэн дээр бол итгэсэн маш олон хүмүүс наашаа ингэж эргээд хараад явжсэн. Гэтэл одоо өнөөгийн нөхцөл байдал нь буцаад
За 6 сарын хугацаатай засгийн газар үүсэх эрсдэлтэй юм байна. Тэгвэл бид нар яаж хөрөнгө оруулах билээ гэдэг энэ нөхцөл байдал руу тулгаж байгаа Одоо энэ боддог ш. асуудал бол ерөнхий сайдын хувийн асуудал буюу хүүгийнхээ орлогыг мөртлөө гэдэг асуудлаас үүдэлтэй шүү дээ. Тэрнээс хилжиж ямар нэгэн байдлаар хамтрал руу оруулдаг ч юм уу. Ийм асуудал ерөөсөө огт болоогүй сайдаа. Та энийг бас ялгаж цаашаа кабинет дотроосоо та кабинетийнхаа дараагаас ёс зүй шударгаас хийчих үү? Аливаа нотлогдоогүй асуудлаар хэрвээ тухайн асуудал нь хууль хяналтын байгууллагаар нотлогдох юм бол чадна шүү дээ. Бид нар бүгдээрээ чадна. Чадхаар барахгүй бид нар өөрсдөө тийм байдал үүсэх юм бол тэгэл хариуцлага хүлээгээл явах үүрэгтэй хүмүүс танаа нам ороход бэлнэ үү? Дараагийн засгийн газарт танаа нам ороход бэлнэ үү? Өөрөлдөл яах вэ? бид дөнгөж сайн л бас тайлбараа хэлээд байж байна л да. Хүн нам бол институт юм байна. Намын даргын үгээр явдаг институт бол биш. Бид нар ингээд 10 жилийн хугацаанд маш олон юм өндөр мэргэжлийн босролтой маш олон хүмүүс нэгдээд одоо 100 мянга гаруй дэмжигчтэй юм бүх одоо улс орон дээр салбартай ийм бүтэц байхгүй. Тэгээ өнөөдөр бол нэг ардын нам, арцсан нам гэдэг л нэг хоёр том нам гэж бодоод үгүй шүү дээ. Хүн нам чинь дутгааргүй том нам болсон. Бид нар тэгээд бидний одоо онцлог нь юу вэ гэхээр бид нэ ингээд зарчим дээр нэгдээд нэгэнт олонгороо шийдвэр гарсан бол энэ арчлалын зарчим. Тэгээ энэ дээрээ бол тууштай байна. Хэрвээ цаашаагаа ингээд хамтраад явах энэ үзэл баримтлал нь өөрөө ингээд хөгжлийн загвар юм а гэдэг бид нар мэдж байгаа байхгүй.